өсвөр насны хүүхдүүдийнхтэй илүү чиглэсэн мэдээллийг өгье гэж бодож байна. Манай засаг маань өөртөө ерөнхийдөө газар үзэлгээр маш олон удаа явагддаг 10 жилийн сургуулиудыг ерөнхийдөө өвчлөлийг тарахад хэр зэрэгтэй байгаа вэ гэдгийг давхар судлаад явчихдаг гэсэн. Нэг 30 хүүхэдтэй байлаа гэж бодоход 30 хүүхдийн 18 хүүхэд нь бол шүдний чулуутай, чулуунаасаа болоод бууд баг зэрэг үүсчихсэн, буйлноос цус гарсан, хаван хавдар үүсчихсэн байж идэг. Ерөнхийдөө шилжилтийн насны хүүхдүүдэд ингээ буйл хавгнах, хөхрөх гэх мэтчилсэн асуудлууд илүү их гардаг байхгүй юу? Тэр одоо юунаас хамаарат байна вэ гэхээр шүдний дотор талаар үүсэж байгаа өнгөр хуримтлагдаад чулуу үүснээс болоод манай тухайн буйл маань хавтаад байна гэсэн үг. Тухайн чулууг бол эмнэлэг дээр очиод зориултын багцаар нь эмчээсээ зөвлөгөө авчаад энэ шүдний чулуунуудыг төлөгдгээ. Энийг бол хүмүүс төдийлөн дэлгэнгүй мэдээлэл байхгүй, зарим нь чулуугаа шүдний цоортой андуурах тохиолдол байна. Тийм учраас энэ талаар мэдлэг дутамг байдгаа гэж бодож байна. Мөн шүдний гадаргуу дээр өнгөр удаан тогтож хуримтлагдсанаар тэгээд хатуураад чулуу гэдэг юм үүсэж байгаа. Яаж хатуураад нэг гэхээр шүлсээрээ эрсчээд нөгөө тухайн өнгөр маань шүлсээрээ эрсчээд хатуураад чулуу үүсээд өнгөр тогтоод тэгээ харангуйтай болоод байгаа байхгүй юу?